Хүний амьдралт чинь зэрлэг балмад танхаа этгээдийн гарт ам алдхаас илүү цаг бусын зовлон жаргал гээд зовх ёстой, туулах ёстой өчнөн зовлон байдаг. Гэтэл хэрцгий нэг балмад хүний гарт амиа алдсан хүний амийг 5 жилээр тооцоод тодорхой хэмжээний мөнгө өгөөд ингээд нөхөн олгоор олгоно гэж байгаадаа өөрчлөлт хийхгүй юм уу? Улс үртэн штэ. Энэ сайхан эрүүл сарвал биетэй залуугийн эцэг их. Улс нь үртэн байхгүй юу? Насаар нь итгээд явсан ч яах вэ? Ийм асуудал өчнөө гарч яхад 5 жилийн нөхөн олгоор өгнө гэж та бүхэн яаж ард түмэндээ хариулж чадчихна? Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу? Энэ хариулт өгж байгаа чинь өөрөө зөрчилтэй байхгүй. Бид хүний сайхан хүүг илүү эр хүн болгоно. Торгон хилээ хамгаалж чадна гэд хүний сайхан хүүдүүдийг бид нар авч байгаа штэ. Журмын дагуу. Тэгээд өхүүлж өгчгөөд ийм мөнгөнд дүн хэлж болдгийм үү? Тэтгэмжийн асуудлыг бол үндсэндээ шийдвэрлэх ёстой болоо байгаамаа. За мөнгөнд дүнг би бол яг санхүүгээс авч хэлэхгүй бол би танд бол худаад тойлмооргүй. За энэ бол яг ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөнд дүн байгаа. Ганцаараг дарга би маш их харамсаж байна. 5 жилийн ахлагчийн албан тушаалын цалин амлчаад тэр нь өнөөдөр хэдэн төгрөг вэ гэдгээ хэлж чадахгүй, тэр мөнгөн дүнгээ хэлж мэдэхгүй байна гэдгэл та нарын хандлага байна. Маш их харамсаж байна. Ийм байж болохгүй. Та нарын тогтоосноор тэр хүүхэд ахлагч байж болно. Гэхдээ тэр хүүхэд бол хизээч ахиж ээждээ эргэж ирэхгүй хүү шүү. Та нар мөнгөн дүнгээ ядч мэдлэлтэй тэгвэл. Мөнгөн дүнгээ мэдсэн бол та нар ийм юм ярихгүй л дээ. Та нар хариу мэдээлэл хийхдээ нэг ч бодлогын тухай өгүүлбэр яриаггүй шүү дээ. Та нар ард түмнээ илгэлж байна.